Амар мэнд байна уу? Энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр Cook Talk нэвтрүүлгээрээ төслийн менежер, хишиг жаргал, төслийг санаачлагч Гэжиг Айдлууш бит хоёр ярилцах байгаа. Өнөөдрийн ярилцах байгаа сэдв маань юу вэ гэхээр зэрэг таргалтын талаар ярина. Хов хүн талаасаа ярина. Тэгээд яг сонирхолтой сонсогдоод хэрвээ та нар таалан сойрхвол үргэлжлүүлээд үзээрэй гэж бодож байна. Таргалтын эсрэг одоо битээр бас хуваарал бас тэмцэжсэн хүмүүс. Тэгэхээр зэрэг турах болсон шалтгаан одоо биенжээ хэд байж байгаа туруу тэр талаас ойлгоо бас хүмүүс сонирхолтой байж магадгүй тий. Тэрнээсээ ярилцъя. За би ч одоо бас нэлийн жинтэй хэлсэн шүү дээ. Одоо намайг адилаа мэднэ, одоо шамнар мэднэ, хүмүүс мэднэ. За жоох ичмээш ч гэсэн одоо хэлээ да тий. Ерөнхийдөө миний одоо хамгийн өндөр жим бол би 115 хүрсэн. 115 хил хүрсэн байгаа. За тэгээд яг хуу таргалах болсон шалтгаанаа бас хэлье л да тийм. Ер нь бол одоо ингээд яагаад таргалсан шалтгаанаа харах юм бол ер нь тийм зөв амьдралын хэмнэлээс гарсан юм байна гэж би бодсон. Одоо би нөө Европын албаны улсад амьдарч байхдаа бол одоо нормал жинтэй байсан бол Монголд ирээд одоо нөө хит залхуурах, за машин байрах, суух, ер нь бол хөдөлгөө. За тэгээд мэдээж хоол хүнс орж ирж байгаа. За тэгээд жингээ хасандаа хасхийсэн гэж бодоол яваад байсан. За мэдээж дундуур нь янз бүрийн юмнууд бас хэрглэж үтсэн. Бусдаа л адилхан. За одоо энэ юм тариа одоо тий хэрэглэх юм бол одоо жингээ сарын хугацаанд, богино хугацаанд олон хил хасдаг юм байна гэж оролдож үзлээ. За бараг л өглөө сэрэл за өнөөдөр хоолныхоо дэглэмийг барина. Өнөөдрөөс жингээ хасъя гэж бодоод исэн боловч чадахгүй байгаад байсан. Өдөр очихоор л алдчихад байсан. За тэгээд ер нь бол зүгээр сүүлд бол нэлээд эрчтэй бас одоо хаслаа. За өнөөдрийн байдлаар одоо би бараг 30 хил бас хасцсан байж байна. За тэгээд нэг имийг бол баримтлсан. За юуг баримтлсан бэ гэх юм бол богино хугацаанд олон одоо хилийг огцом хасах сөрөг юм байна гэдгийг бол судлаад за маш удаан хугацаагаар бол хассан байгаа миний алсаасаа ингэж хомжиж тийм. Тэгэхээр одоогийн байдлаар бол нэг жил 6 сар орчим болж байна. Би жингээ хасаад тэгэхээр би сард нэг дунджаар нэг 2 хил орчмыг бол хасаад явсан. За ингэхээр бол миний нөгөө сэтгэл зүйд одоо миний биеийн онцлогт надад илүү их тохироод байна гэж. Алсаасаа ингэж явж. Тийм алсаасаа бол ерөнхийдөө багаар бол хасаад явсан байгаа тийм. За тийм ээ. За миний хувьд ч бол одоо би чинь 100 одоо бараг эцтэй хурж исэн жим 132 кг шүү дээ. Өөх тийм хэлээ. Тийм 132 кг бас хурж исэн тийм аим шиг юм бас жим байдаг. Тэр жим маань бол бас ханд ажилласан хүмүүс мэдэн дээ. Тэгээд таргалт чинь ер нь яагаад хор уршигтай юм бэ гэхээр тогооч бидэрт ер нь их нөлөөл ялангуяа надад их нөлөөс бүх тогооч нар гэж бол хэлээгүй. Ихтер бол яг гоо би ингээд буруу хоол надад айгүй хийдэг гэсэн байхгүй. Ажил дээрээ бол ингээд айтайхан суугаад бас хоол идэх цаг айгүй заримдаа багтаа ингээд бай идж яхад захиалгууд орж ирээл те. За тэнгуут нэг хоолоо орхиол яваал үлдэгдэл хоол идэх эсвэл халааж идэл ингээд буруу хоолвол тэгэл зарим одоо чил биеийнхэн жингээр идэв юм лээ. Хүн чинь нэгийг идэх сэтгэл хандаг бол би хоёрыг иддэг ч юм уу. Тэгээ айгүй хийж үсэн ундаа уудаг. Тэгээ нэг идэхдээ айгүй хэм иддэг байж байгаа. Тэгэхэр чинь хүний чинь би ингээд зүгээр алсаасаа ингээд том болоод ирд юм бэл. Тэгээд нөгөө биеийнхэн жингээ хүн чинь анзаарахгүй тоод ингээл яваад идэг. Яваал идэг. Тэгэл яж байгаа нойр уучрахаа өвдөөл ингээд шүн мөн унтаж чадахгүй хорхоо. Би ямар ч тайд ингэдэгс жуулчанд явж байхад фургон нэг унтаж байгаа байхгүй юу? Жуулчт нь ажиутлын майхан юм. Тэгсэн чинь шүн
тэр авийн нөө жуулчд нь явж ирсэн хүмүүс маргааш нөгөө орчуулагчд яриад энэ нэг амтан байсан уу биднийг унтуулсангүй гээд тэгсэн чинь нөгөөдх нь юу байсан гэж би өвшин га хорхираад тэгсэн чинь нөгөө жуулчд маань энэ амтан байна гэж бодоод айгаадсан байгаа байхгүй. Тийм амар ингэж хорхирдаг биеийн жингээсээ ахуулаад явж ирсэн. Тэгэл морин аялд явж байхад хүртэл ингээл морин миний явсан морин усан хулгай нь олцсон бүр ядарсан бүдүүн нөхриж аавал. Тэгээ ер нь ингээд өөртөө ингээд бодож байгаа юм. За би юм болохгүй юм биш үү? Эрүүл мэндэ бодъё. Хүн өөрийнхөө юмыг анхаарах хэрэгтэй юм биш үү гэдэг. Бас л яг л одоо чи үедээ адилхан бол баг үндсэндээ баг 2 жил барах чинь болж ийн да бас тий 2 жил морч багаар ингээд жингээ багсгаад ингээд ер нь өөртөө анхаарад. Ер нь бол тэр богино хугацаанд ингээд их турах биш. Алсаас би бол үндсэндээ 35 6 жил бас турсан шүү дээ. Тэгээд тэр турж байгаа хугацаанд ингээд харахаар энэ одоо ингээд шүүцсэн биш те. Алсаас тэр айгу зүв юм билэ. Тийм, ер нь бол хотоодны агшилтны үед. Тэгээ миний амнаас ч эхлээд нэг жоохон эвгүй өнөр хангалаад яг ингээд тураад явж исэн чи. Тэгсэн чи яасан гэхээр миний чи энэ сайдын сав гэж амар том байсан юм чи мэдээч. Тэгэхээр тэр савчин агшгаар бас энэ амнаас дотроос эвгүй өнөр хангалт юм байлээ. Тэгээ нүүр ам дээр жоох юм гарах марах гээл асуудал байд юм бил. Тэгээ тэр мэрий чи ингээд зохицуулж ээж эрүүлэр ингэж сурах нь айгу зөв юм бил. Зөв яхаа аргагүй. Би бас энэ дээр бол санал нэгдэж байна. Би урд нь бас ингэж оролдоодсэн байхгүй юу. Богино хугацаанд л одоо хурдан аюу гоё болмоор. Одоо нөгөө шинэ жилээс өмнө бушуухан жингээ асаад одоо гоё платин өмсөх гэдэг. Тэг чадахгүй айгу хэцүү. За тэгээд уншиж судлаад буцаад одоо бид нар чинь тоошнор учраас буцаад хичээлээ энэ хоолтой холбоотой зүйлсээ үзээд ирэхээр огцом жин хасахад байх боломжтой. Гэхдээ маш олон зүйлсийг тэнцвэртэй авч явахгүй бол за нөгөө нэг эрдсээр дутагдана, нөгөө нэг кайзаар дутагдана. За тэгэхээр маш олон ийм сөрөг юм гараад эхэлдэг юм байна. За жишээ нь одоо кайлз дутагтаад одоо бид нар одоо нөгөө хит их жин хасаад хит их хоолны дэглэм магадгүй барьснаар нөгөө шүднүүд гинт цоороод ингээд эхэлж байна. За хоёрдугаарт эрдэс дутагсан яг гэхээр царай хаарлаад одоо ус мөс ундаг. Одоо эмэгтэй хүмүүс чи одоо бидний насны тэр тусмаа одоо залуу хүмүүс биш учраас бидний бие огцом агих өөрчлөлтүүд хүмүүстээр гарадсан учраас би маш эрүүлэр жингээ хасахын тулд богино хугацаанд биш юм байна. Урт хугацаанд алсуур хасах нь хамгийн зөв юм байна. Хоёрт би ерөөсөө тийм айхтар хоолны дэглэм барьдаггүй. Зүгээр л би зөв зохистол хоол. Чи өдөр тэр нь адилхан юм. Адилхан битээр ярьдаг шүү дээ. Тэр ерөнхийдөө энэ нэг жин хассан юу л их айдаг. Одоо жишээлбэл хүмүүс бялуу итгэхээр шууд таргална гэж байл. Би бол үгүй. Яг би зүгээр 7 хоногт юм уу магадгүй 10 хоногт нэг слайд зүсэн бялуу идэх. Би тэрнийх ач холбогдол өгдөг. Би бас тийм. 7 хоногт ер нь төргөө хоолыг бол би ерөөсөө юу ч хайрдаггүй. Би ч гэсэн төргөө хоол идэх. Тухайн өдрөө л зохицуулна маргааш уу идэх үү нөгөөдөр. Ерөөсөө би юу ч хайрдаггүй байхгүй. Харин тий зарим хүмүүс одоо тэрийг идвэл одоо баг идгээд байгаа шүү дээ тий. Тэр би бол тэрний эсрэг дан кето идээд турна гэд магадгүй одоо та алсаасаа турж бие эрүүл болгоё гэж байгаа бол магадгүй жишээлбэл за би 5 жил туранхаа болоод тэрний дараа жил нь би бүдүүн болоод өхөн эсвэл энэ хорвоо ертөнцөөс явна гэсэн ойлголт байхгүй шүү. Тэгэхээр цаашдаа урт удаан хугацаа амьдрал юм чинь тэр үржлэх урт хугацаа илүү гоёор ингээл алсаасаа явж байгаа л гоё явал гэж боддог. Ер нь бол тэр айгу зүв алхам санагддаг. Тиймээс юм болгоныг хориол би хаяа бол газ таундаг гэвэл яг өнгө багтаа ч юм нэг аяг маягыг л уучдаг. Тэгтээ банк бид гэж хэрэгэлдэг. Тий, ер нь бол нэг их хэрэгэлдэг байсан хэрэглээгээл ерөнхийдөө бас багасгах нь зөв юм байна. Мэдээж нүүрс усыг тодорхой хэмжээгээр багасгах. Гэхдээ шууд нүүрс усыг хэтэрхий одоо блок хийж бас болохгүй шүү дээ. Нүүрс ус гэдэг чинь хүний бие одоо энергийн их үсэр шүү дээ. Одоо бидний энэ хөдөлж байгаа, явж байгаа одоо бүхэл зүйлс ч одоо нүүрс ус шаардлагатай учраас учиргүй бас ямиг бас хорих бас буруу юм гэж би бас боддог. Тэгээ ялангуяа одоо тоогооч бидний хувьд болохоор юу гэхээр хоол хийж байгаад магадгүй би жим барьж байгаа идэхгүй таамс гэх бол айгүй учир дутдаг хүн шүү дээ. Хоол хийж өгж байгаа хүн чинь болохгүй учраас иддэг, заавал амсдаг. Тэгээд ингээд ирэхээр зэрэг хүмүүс үлгэр дуурайл болохын тулд те энэ ингэж хоолоо зөв тохируулаарай л гэж байгаа. Тэрнээс биш одоо магадгүй шоколадыг хит их идвэл хортой. Магадгүй та нэг 2 хон юм ширхэг шоколад идвэл таны цуснд, таны тархинд олон зүйл сайн тий самрыг тодорхой хэмжээнд нэг идчих сайн. Ихтүүлээд идвэл харин тэр бас эсэргээр. Ер нь юм болгон л юм шиг. Ихтгэрэл муухай болдог шүү дээ тий. Тэгээд яг хуу одоо ингээд ер нь бол маш олон хүмүүсээс нэг жингийн илүүдэлтэй байгаад байна. Яг энэ чинь ганц нэг монголчуудын асуудал биш. Дэлхийн нийтээрээ л энэ тархалал жин нэмэх одоо энийг бас айгу тэмцэж байгаа шүү дээ. Зүгээр энэ дээр бас нэг чухал байх гэж би зүгээр боддгийг. За юу вэ гэхээр одоо нэг тийм юу байгаад л да коучнер байна. Одоо ингээл янз бүрийн аргаар одоо ингээд турах одоо ингээд байна.
хүн ер нь бол зүгээр хүн өөрийнхөө биеийг өөрөө хамгийн сайн л мэддэг. Чагнадаг байх хэрэгтэй. Ерөөсөө л өөрөө мэднэ шүү дээ. Би юу хийж чинь те. Чи юу идвэл нэмээд идэг. Чи юунд дуртай юм? Чи юунд дургүй юм? Би бол энийгээ бол бүр ерөөсөө хардаг. Тэгэхээр ганц нэг шавнар бас надаас зөвлөгөө авдаг л да. Ягаад гэвэл би чи одоо яг инээдэмтэй хэлэхэд бол 100 хэдэн хилтэй бас нэлээд олон жил явцсан. За тэгээд ингээд жингээ хасаад одоо ингээд 80 руу нэлээд сайн ороод ирсэн байхад нэг шавтайгаа таарлаа. Намайг таньдгүй. За тэгээ наа юу гэсэн гэр сайн байна уу? Та хишгийн огшин дүүн үү гэсэн намайг. Би нөгөө турцгаар чинь нөгөө бүдүүн байсны маань мэдэх учраас мөн үү биш үү адилхан юм а дуу хоолой адилхан дүүнэж магадгүй гэж штэ. За тэгээд ингээд олон хүмүүсийн нүдэн дээр бол ил байгаа штэ чи тэр. Ингээд ядаж Facebook дээр одоо зураг постлоход хүмүүс хүшээж ингээ хайцсан биш тэ гоё алдсан биш тэ гэх. За тэгээд ямар аргаар турав яав ив гэх. зөв миний өгөх зөвлөгөө хамгийн нэгдүгээр өөрийгөө маш сайн сонссоо. Чи өөрийгөө эхлээд мэд. Чи юунд дуртай юм? Чи юунд дургүй юм? Чи юуг идэхээр таргалаад идэв. За чиний хувьд найзын хувьд ер нь бол тийм шүү дээ. Одоо би жишээлбэл B3 бүлгийн цустай. Тэгээд одоо надад хэрэгтэй. Би бол өглөө босоод өөр төрөө нүүрсөөс заавал хэрэгэлдэг. Би тэглээгээд таргалсан юм бол алга. Жингээ одоо барихын тулд бол зарим амзаа сайхан мах хөшгөлж иддэг. Тэгэл ер нь бол бас л яг чиний мөн айдлаар битэрч ярилцчихсэн те. Яг л одоо надад юу хэрэгтэй вэ? Би одоо өнөөдөр ихэд их го зарим долоочор байл угаалтаа тийм зарим байрыг аваад долоочдаг. Тэгэл долоочоод унтчдаг. Орой тараг уумаар бол тараг уучдаг. Сүйтэй цай уумаар л уучдаг. Тэ магадгүй KFC ч гэсэн магадгүй хаа нэг ороод идмээр байна гэхэд манай хүн KFC орыг хитэн магадгүй тэ шарсан дахин аваад иддэг. Би ч гэсэн адилхан иддэг. Хүн болгонд тэр ястаа мó хог мог би эзэж тэгэж яахгүй. Тэгэж хин нэг ер нь үгүйсгэн гэдэг бол одоо бас энэ хороо ертөнцийн дээр одоо 7 тэрбум одоо 900 гаруй сая хүн байж байхад ганцхан миний зөв дайраад идэг бол хамгийн буруу. Буруу яг үнэ. Найз нь бол энэ дээр санал нэгдчихэ. Одоо чи өөрийнхөө үзэл баримтлалыг одоо зарим хүн тий болохгүй. Тэгэхээр хүмүүс адилаа чи яаж турсан бэ? Одоо энэ ингэсэн бэ гэдэг. Миний туршлагаар тэр хүн турж болно, турохгүй ч гэж болно. Тийм шүү дээ, тий. Тэгэх юм бол адилаа надад буруу зааж өгсөн байна. Худлаа байсан. Та өргөө сонсчих л да тий. Магадгүй спортод дургу бол би бол тэгэж ингээл гүүгээл штанг өргөөл энэ дээрээ 6 булчин гаргаал ингээд би бол зогсох нэг надад тийм бодол байдгүй. Зүгээр би өглөө 5 км сайхан алхацдаг тий. Тэгэл аягуу суучдаг. Тэгэл тэгэхэд миний бие өрнөцө хүлээгээд аягүй сайхан тайвнаар тэгэл болчдаг. Эндээ дасчих л дээ нэг усны. Тий, би бас яг тийм хүн. Тэгэхээр яг одоо ингээд зарим турах одоо дэглэмүүд хөтөлбөрүүд ингээд гадаад юм бас аягүй олон байна шүү дээ. Ер нь бол эрчимтэй хөдөлгөөн дасгал. Би бас яг тийм. Би бас ерөөсөө одоо тэгэл амар хүчтэй дасгал масгал хийвтгэл би хурдан төргөн хөдлөгчөөс дургу темпний хүн байхгүй. Тэгэхээр би яг өөртөө тохируулдаг. Муу яалгаагүй ингээл их одоо энерги зарцуулсан гүйсэн тий чадахгүй бас тийм таашаалтай бүр. Тэгэхээр одоо муу яалгаагүй ширх алхахдаг. Ер нь бол эхлээд бол юу гэдэг би ерөөсөө тийм олон минут ч алхаж чадахгүйсэн. Тэр 100 хэдэн хэлтэй. Хүнд шүү дээ. Хэцүү тий. Одоо шин нэг багш намайг чи одоо алах яв гэл тэгэхэд би үнэхээр чадахгүй нэг хэдхэн минут алхаад шантардаг байхгүй. Жингээс шалтгаал. Тэгэхээр би өөртөө тийм нэг тата мэдрэмжээр хөдөлгөөнийг итгэжсэн. Тэгэхэд би бол яг үгээр нэг 4-5 минут зүгээр л ингээ алхсан. За магадгүй 2-3 хоног алхачаад жоохон тэрэндээ дуртай болоод тэгэхээр алхалтаа жоохон ширүүлсэн минутаа нэмэхгүйгээр за ингээд жингээ жоохон хасаад ирэхээр миний бие хөнгөрөхөөр хүссэн үсээгүй би ширүүн алхаад одоо нөгөө алхах цагаа уртсгаад байгаа. Тэгэхээр энэ надад их тийм зөв хөдөлгөөн болоод тах шиг санагдаад та. Тий, хүн чинь өөрийнхөө дуртай, өөрийнхөө хүссэн юмыг хийхдээ хүн чинь юу ч байсан, ямар ч хүнд юм байсан туулдаг шүү дээ. Одоо би магадгүй одоо чи загшгээ энэ дээр 100 сунаагаадах гээл тэгвэл чи миний хүчээр оюун санаагаар өдөртүүлэл хийхээр чи дуртай дургүй ингээл хийн. Магадгүй чи өөрөө хүсчихвэл энд 1000 сунаж чадах байхгүй юу? Би сунах ёстой гэл тэгвэл сунаа. Тэ тэрийн шиг. Би бол бас ингээл гэртээ бас төрүүжийн дугаараар ярьжсэн 108 удаа сунж өнгөрөн. Эхний удаа 27 54 гэл би өөрөө хүссэн. За энийг хийх юм бол миний цусны юу гоё болох юм байна. Энэ хайтайхан болчих юм шүү. Энийг хийж үзье гэж ихэд өөрөө хийс. Тусгаарлалтны одоо тэр тэ гэр одоо тусгаарлалтны байж ах үед ингээд хийж байгаа бүгд тэр. Тэгээ дараа нь бол одоо ингээд жишээлбэл нэг ай май тавиал ингээд тэ бас хөдөлгөөн хийгээл нэг гэр мөртөө ингээд тэ гэр бүлийнхээ үнтэй чигдэг юм. Ингээд нэг жоохон хөдөлгөөн хийгээд тэр нүгээр би хөдөлгөөн гэж бодож байгаа. Тэрнээс биш хүн болгон шиг окей гэж турцгаая гэж ингээд хүн болгоны 6 болчтой хүн болгон далбаатай байх албагүй. Ер нь бол хүн болгон математикч байх албагүй шүү дээ. Яг гагцгүй бүгд эцэг их болно гэж хэлсэн гэдэг үг байдаг тий. Тэрэн шиг хүн болгон лаг болчтой хамгийн гол нь таны дотоод эргэтэн эрүүл байх хэрэгтэй. Таны бодол санаа зөв хандлагатай байж ижил тэр л эрүүл. Тий, ер нь бол тийм тий. Тэгэхээр ингээд жингээ хасаад ирэхээр
хүн амьдралд аюугаа итгэвтэй байна. Оо амар бол тий. Ирчтэй байна, хүчтэй байна. За тэгээ энэ дээр нэмээд одоо нөгөө энийгээ бид нар зөв дадал болгоод аваад явах хэрэгтэй болов гэж би бодоод байхгүй. За өглөө болгон эрт босч जैन. За тодорхой хэмжээний хөдөлгөөн дасгалаа хийж जैन. Тухайн өдрийнхөө хоолыг бид нар бодож болно шүү дээ. Би бол боддог өглөө хасаад за өнөөдөр ерөнхийдөө өглөө цайнд аюу идэх өдөр яг орой идэх дунд нь ингэчээ. За мэдээч одоо амралтын өдөр үгүй 5 дахь өдөр ч байд юм уу би одоо охинтойгоо зуг амттай хоол идэхийг бол заавал төлөвлөдөг учраас 5 дахь өдөр бол би бол фри байдаг. Одоо тэр одоо газтай ундаа угаад өөрийгөө чөлөөлж бусад өдөр нь бол бас анхааралтай. За ер нь бол хэмжээ айгуу чухал санагдаад байхгүй хоолны хэмжээ. Би мэдээч одоо нүүрс усыг бол өглөө авах шаардлагатай одоо. За мэдээч өдөр оройныхоо хоолноос аль болох нүүрс усыг багасгаад хоолныхоо хэмжээг одоо урд нь иддэг байсан хэмжээнээсээ ерөнхийдөө тодорхой хэмжээгээр багасгаад идэг. Ерөнхийдөө маш энгийн энд бол тийм ерөөсөө хэцүү юм бол байхгүй. Ер нь бол яг зүгээр бас энэ зөв хооллолт гэдэг чинь дан ногоо идээд байсныг бас зөв хоол гэхгүй шүү дээ. Тийм тэлгүй ах. Тийм мах идээд сүү уугаад ингээд ясан буруу хоолтой байгаа юм шиг. Тэрний гол нь цаг хугацааг зөв зохицуулах өөр тохирсон шүү. Хин нэг нь тохирсон биш. Тийм өөр тохирсон айгуу чухал. Одоо би жишээлбэл ингээл энд ингээл хоол моол хийж яхад одоо өөрийнхөө жинд анхаарал ирэхээр ингээл боддсон байх. Урд нь чинь гой амттай юм гээл янз янзын юм хийгээд байдагс. Одоо болохоор бас тэр маань бас жоохон баттай байгаа байхгүй юу? Сайн чанарын давс, сайн чанарын хар перц юмудыг бүтээгдэхүүнээс нь өөрөөс нь гаргаж авсан амт тэрний болцсон дээр анхаарч хоолыг бас идэх гээд идэх болсон байгаа байхгүй. Тэглгүй яах вэ? Урд нь ч бол зүгээр айгүй олон юм хийгээл гутгаал дараал ингээл тийм хүчтэй амтыг идчихэж бүр амар таашаад өгсөн чи одоо болохоор яг үндсэн бүтээгдэхүүний амтаар нь идвэл надад их гой санагдаад идэг болсон бэл. Тэрийг зарим нэг найз нөхөд ойр дотны гэр бүлийн одоо хүмүүс бол ойлгоод өө нэр эн чин нэр айтайхан шингэсэн хурдын юм бэ гэж ойлгодог болсон. А зарим нь болохоор жоохон амт султай юм уу да гар султай тогооч юм уу да гэдэг шиг тийм ойлголт бас өрөөд байгаа. Тэгэхээр ер нь бол хүн өөрийнхөө эрүүл мэндийг хайрлахын тулд өөрийгөө сонсорой л гэж дахин хэлээд байгаа. Тийм ер нь бол тийм. Өөрийгөө л маш сайн чиний биеийг чи өөрөө л мэднэ. Хин нэгэн одоо багш мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тэрэн дээрээ. За одоо тэгэхээр зөв миний хувьд бол одоо юу гэдэг яг ингээд хоолтой хараад байхад бол нэгдүгürt бол хөдөлгөөн байлаа. За хоёрдугаарт бол буруу хоол яхаарахгүй. Тэ өглөө өдөр орой хүн өдөр 5 удаа хооллох хэвээр. Хүн үлсэж болохгүй. Жин хасахын тулд үлсэж болохгүй. Үлснэ гэдэг чинь стресст нь идэхгүй бол айгүй сөрөг талтай шүү дээ. Тийм үү? Бүр амар цадж идэж болохгүй. Тэгээд дундаж яг нэг сайхан тэгдэг. Би ч бас нөгөө хүмүүсийн чинь гаднаас нараад өгнөхгүй гэдэг шиг. Би ч бас нэлээд жин хайчаал 30-аад хил хайчаал бас ингээд нойр өвчрөхөө өгдөөд би өөрөө бас нэг хоолныхоо тэглэв ихнээсээ бас жоохон бүр хатуу барьж ирсэн. Тэгээд тэгсэн нойр өвчрөхөө жоохон ингээд дотор эртэн жоохон өвдсөн. Тэгээ би эмнэлэгт хандахгүй юу. Тэгээд нэг эмнэлэгт би дотроо үзүүлэх гэсэн эхоо таруулах гэсэн ингээд гэсэн чинь эхоо юм чи намайг ингээд барьж үзээд өө чи одоо тор ямар бүдүү юм бэ гэж тэгж байна. Тэгэхээр би хэллээ. Би ч одоо ингээд нэг баг 28-аас 30 ил хасчаад байгаа штэ гэж тэгсэн нөгөө юм чи хүүе яаж хассан ингээл те. Хүнийг өнгөцгөн хизээж бас дүгнж болохгүй те. Тэр хүний дотор ямар их түүх, ямар их тэмцэл, ямар их юм явж байгаа гэдэг те. Тий ер нь бол тийм. Тэгээд ингээд намаа ингээд харахад зур ингээд махлаг ингээд харахад бүдүүн залуу ингээд шаарч чад. Гэхдээ намайг тэр их замыг бас нэг амархан бол тулаагүй ш төвчээр байсан тий. Тэр хэцүү штэ бас эн чинь бас ялгаагүй зуршил болцсон юмэг бид нар яа гэдэг чи айгүй хэцүү бастай. Тархинд чи ингээл те бод хоол идэхэд хүртэл оваалтсан 2-3 аягаар нь иддэг юм чинь татгалзаад ирнэ гэдэг бол бас нэг амар юм болно. Тэ хоёлаа өнөөдрийг энд хүрсэн. Яг одоогийн байдлаар хүссэн жин дээр хүрсэн байна уу? Гөө хүрээгүй. Би бас арай хүрээгүй байна. Тэ өшөө бас мэдээж нэг урт хугацааны учраас магадгүй одоо дахиад 6 сар ч юм уу 8 сарын дараа ерөнхийдөө хүссэн жин. Хүссэн жин гэдээр түүнээсээ би байх ёстой жиндээ очихгүй. Миний хувьд бол би зүгээр нэг өөрөө нэг жин хүссэн байгаа. Тэрэндээ л хүрэхийг хүсэж байна. Би ч гэсэн бас нэг жим дотроо бож бод. Гэхдээ бас нэг хит их яах вэ? Бас яг өөртөө тохирсон айтайхан те ямар ч цаг уурын нөхцөл ямар ч те бэрхшээл байхад тийм нэг тийм бие организмтай байчих нь айгүй надад их айтайхан санагдаж байна. Тэр жиндээ хүрэхэд бол бас хичээж ил явна. Бас одоо ч гэсэн бид нар бас хичээж ил цаг дотор л хүн хичээнэ. Тэгэхээр яг зүгээр нийтлэг энэ тогоочны масс өөрөө бас жоохон тархалтай. Гэхдээ тогооч гэхээр нэг идээд идэг юм бол байдгүй шүү дээ. Тэр хүмүүс чинь нэг баг иддэг ч гэсэн хөрхий тэр олон жилийн ингээл ажиллаад ирсэн хүмүүс бүр цаанаасаа сууцсан махтай хүмүүс үү. Тэр нь арилгахад хэцүү. Бас тийм байд. Тэгэхээр зэрэг магадгүй та босоод өөрийгөө нэг сонсоод те өөрийгөө нэг харж байгаа. За би нэг эндээс эхлэе гэд юм заавал 7 хоног заавал 1 кг биш шүү дээ те. Магадгүй та сард 1 кг жилд 10 хил хай нэгдэг чинь амар том гоё. Тий би бол тэгж бодож. Тэр хоёр нь хамгийн зөв те. Олон хил хасах гэж яхаар хүний нөгөө
айгүйх стресстэй юм айгүйх ядардаг тэгэд шантарчдаг байхгүй дундаас нь сард магадгүй 2 хил гарan 3 хил байх бол боломжийн гэж. Тэгэл би чинь одоо 42 арзмарын өмд өмсдөг байж байгаа 34 арзмарын өмд өмсгөр чинь гоё л шүү дээ. Урд нь ингээл бүдүүн байх чинь хувцс очиод аавна тэгэл авахд заавал энд нэг юм залгуулж оюулна тоогоо чи тий. Одоо энэ өгчтөр очиад нэг энэ дээр нэг юм оёад өгч мэддэхгүй бас мэддэхгүй оёад өгөөч гэл тий. Ингээл гуйдаг тий. Ингээл хоримч явах чинь бүчийн заавал нэг бүч оюулж ээж ингэж давхар бүсэлж ингэж урт болгож уухгүй бол ингээ хүрдгүү ийм зовлон бол энд ховц үзээд явхад бол ахаа арзмаар байхгүй гэл тий. Тийм шүү дээ. Ганцхан асуудалгүй болддог нь гутал тий. Гутал угаасаа арзмаараар болддог. Би өөртөө уурхад байхад олон тоогоошоор хувцас захиалж хахад ирчүүд зөндөл байхад хамгийн том арзмаарыг би өмсдөг байлаа. Бас ичмэр те одоо батхад бас. Ер нь тий одоо яг зөвөр энэ залуучуудаа гой зэгзээсэн ийм тоогоо өндөр гой залуучууд те бас ингэ зүзээ байх байгаа. Тэрийг бол та нар бол кул байна, гоё байна. Гэтэ болоогүй хэдэн жилээр ингэж дэлбэрчээ те. Болгоомжтой гоо те. Болгоомжтой. Гэтэ бас энэ юу удамшил бас нөлөөлдөг санагдав. Байдаг шүү дээ хүний бас. Одоо жишээлбэл манай одоо удам ер нь бол бас ер нь тарган цатгалан ийм махтай мяраатай хүмүүс байдаг шүү. Манайх бас адилхан. Тий. Тэгэхээр ер нь ингээ харж байхад манай цагаан сарын золголт бол ер нь л нэг ийм те мираалгуудын л одоо цоглолт шүү дээ. Ер нь бол тий. Нэмэх 100 цугларалт. Нэмэх 100 юу. Ер нь тиймэрхүү байдаг. Тэгэхээр зэрэг бас энэ удамшил нөлөөлдөг. Тийм. Одоо идээд таргалдаггүй ч хүн бас байдаг шүү дээ. Хүмүүс бол нөгөө талаараа барихтаа бол зоо парктай ч гэж ярьдаг. Гэтэ зоо паркгүй ч туранхай хүмүүс байдаг шүү дээ. Ер нь бол энэ орныхоо зөв сонголтыг сайн хийгээд явах юм бол одоо ер нь айгүй хүмүүс чи эрүүл мэндэл анхаардаг болсон. Тийм ер нь бол одоо эрүүл мэнд эрхэм баян юм биш үү? Хамгийн баян хүн бол ерөөсөө. Тэгээд одоо зөв хоолснороо бид нар эрүүл байна. Одоо юу гэдэг одоо хоолоор эмчилж чинь Монголын одоо уламжлалт хоолнд асар олон сайхан зүйлс шүү дээ тийм үү? Тийм би чинь бүдүүн байх үе бас нэг хөвгөлтэй юм ярихад би чинь нэлээ бас нөгөө бүдүүн байхад нөгөө ингээд алхаж явах айгүй халууцдаг. Өглөө эрт өвөл халууцсан нөгөө микрот ороод ингээд өглөө эрт сууж байгаа 7 цаг үед харанхуу шахал өвөл тэгсэн чинь нэг охин гээл намайг налаа суугаад байна. Тэгэхээр одоо боодлоо энэ ч одоо яагаад байгаа юм болоо гэ би жоохон биедсаал жоохон ингэ сууд гэсэн нөгөө хүн ч дахиад налаад байна намайг. Ингэжтэй. Чи одоо улаан цайм одоо яах гээд байна гэж айгүй юм бодоод байна. Тэгээ би одоо тэгээ чи одоо гал ингэ тэгсэн чинь ахаар нь таарад нь таныг наасан ч яг дулаахан байна гэж юу. Тэгээд одоо тийм бүдүүн хүн тийм л илчтэй байдаг байна шүү дээ тий. Тэгээд зэрэг одоо бол ер нь таргалтаас ер нь одоо бүгд бас ангижрах хэрэгтэй. Тий ер нь яаж хийж байгаа л яаж хийж байгаа л энэ 3 оромтой тооноос бол ядаж бол ангижрах хэрэгтэй. Би бол энийг яг биднээс л биеэрээ туулсан эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүний хувьд битэр байгаа учраас яг өнөөдрийн гол ирэн юу юм бэ гэхээр та таргалтын эсрэг байгаарай. Тэ? Бидээс одоо ямар нэгэн тань зөвлөгөө өгөхгүй ямар нэгэн сургалтанд хамруулах гэдэг юм бол байхгүй. Зүгээр яг өөр тохиолдсон амьдрал дээр байж исэн бодит үн зүйлийг танд хүргэж байгаа. Ер нь бол чухал. Тийм ер нь бол тийм чухал байгаа шүү дээ. Бид одоо зөв мэдээлэл зөв зүйлсийг бол ганцхан одоо нэг өөрөө хэрэгжүүлчихэд өөрийнхөө дотор хадгалаад авах ш. Олон хүнд хэлээ л дээ тийм. Ер нь. Тийм заавал та 6 болчиход байгаалгүй. Гэхдээ бол таны дотоод эргэтэн ирүүл байх хэрэгтэй. Тархины хандлах шин зүв байгаасаа гэж бодоод. Би адилхаас нэг юм асууя л та. За яг жингээ одоо бид нэг нэмэл хийсэн тийм одоо аль хүрчээсээ мэдэхгүй байна. Ер нь ингээл нэмэл загсан. Яг хасыг гэж бодоход хамгийн их нөлөөлсөн зүйл юу исэн бэ? Хамгийн их нөлөөлсөн зүйл үү? Тийм. Ер нь манай гэр бүлийн юм байсан шүү дээ. Ер нь нөлөөл их юм байсан. Тэгээ бас нөлөөс янз янзын олон шалтгаан би яг авч явж байгаа юм. Ер нь зүгээр яг өөрөө явж байгаа хамгийн айхтар нөлөөлж байгаа юм энэ хүнд яг эрүүл мэнд үүд юм билээ. Одоо ингээл өөрийнх нь унтахаас махлах хүн чинь унтах хорхирхаас ахуулаад одоо ч манад нэг манай хамаатны нэг хүүхэдтэй хоёр няраа хүүхэд нялх хүүхэдтэй хүн ирж хонж байгаа юм л та. Тэгсэн чинь хүүхдүүд нь шөнө утахгүй цочоод яасаг чи миний хорхираалтаас болоод тэгээд байгаа. Бүдүүн хүний чинь тэр тэгэл нөгөө хүн чинь ёо таач амар хорхирх юм аа ярих юм аа гэл ингээл. Тэгэл иймэрхүү зүйлийг чинь хүн сонсоод ирэхээр чинь хүн бас хэцүү юм л. Ер нь тэгэл тарган байх чи ер нь тэгдэг ш. Юм л гологддог штэ тий. Нэг хөдөлгөөн хийх хатуу сунаад суух ямар нэг юм болоход явдаг жорлон морлон гэл ингээл янз бүрээр л хэлнэ те. За миний хувьд надад нэг ийм нөлөөлсөн юм аа. Яг би тэр үед одоо миний хамгийн оргил үе
115 ил хүрсэн байлаа. Бүр ингээл нэмэхгүй байхыг хүсэж байхад нэмээд исэн байхгүй. За тэгээ би яг тухайд уурхад ажиллаж байсан, катеринг менежер хийжсэн шүү дээ. За тэгээ би ч бас доороос яг галтгоондоо бас 30 гаруй тоогооч хариуцдаг. За зарим үед одоо нөгөө кемп менежерээ байхгүй үед нь орлохоор бас нэг компанийнхаа даалаад ажиллаж бас нэг хариуцдаг байлаа. За тэгээд тухайн үед би бас нэг мэдээлэл одоо нэг Facebook-ээс мэдээлэл уншижсэн чинь одоо яг нэрийг санахгүй байна. Тухайн нэг компани танилцуулга байсан. Тэгээд тухайн компани танилцуулгыг одоо ингээд гоё ярилцлагыг уншаад явжсэн чинь гүйцэтгэх захирал нэг юм хэлсэн байсан байхгүй. За манай компани бол илүүдэл жинтэй хүн бол ажилд авахгүй. Одоо удирдах албан тушаалтай. Оо за. За тэгээд нөгөө сэтгүүлч асууж шүү дээ. Яагаад гэвэл өөртөө анхаарал тавьж чадахгүй хүн өрөөлд яаж анхаарал тавьж чадах юм бэ гэдэг үг. Ер нь бол зөв шүү. Энэ үг бол зөвөр үнэхээр надад бол нэрээ ямар хүнд тус би өөрөөсөө ичсэн. Би өнөөдөр 30 тоогооч хариуцаад компанийнхаа 70 хүнийг хариуцаад ажиллаж байна те. Гэтэл би өнөөдөр бүр ийм амар хитэрсэн илүүдэл жинтэй болохгүй юм байна. Одоо би ч бас тодорхой хэмжээний удирдах албан тушаалын ажил хийж байгаа юм чи хасъя, болио би үлгэр жишээ байж бусдад зааж сургая. Надад бол хамгийн нөлөөлсөн бол яг энэ тэр мэдээлэл байсан байхгүй. Би тэрнээс хойш тэгэл бүр яг ингээл сэтгэл шулуудаад тэгэл хасч ихсэн ч ингээ. Тий, ер нь бол би чи бас урд нь бас нэлээд бас турсан юм аа. Тэгж жагаад болдсон байх гэдэг гам алдаад би чи талиж өгсөн байхгүй. Ер нь бол гол нь бас нэг удаа бас турцсан бас асуудал байдгийн. Хоёр дахь удаага эн чинь бас жинтэйгээ ноцолж байгаа. Анх удаа биш. Ер нь бол ингээд өөрөө ингээд яг ингээд таргалж байгаа явцаа зогсооч чадахгүй юм биш үү? Харин тий, ерөөс яаж мэдээд бид нар бол тогооч нар. Ингэж идвэл зөв, ингүүл зөв гэж мэдээд байгаа мөртлөөсөө чадахгүй байгаа байхгүй. Оо яа. Маргааш. Маргааш тий, маргааш. Маргааш гэдэг бол маш аимшигтэй тий. Тэр бол гэж болохгүй тий. Тэр бол ер нь болохгүй юм лээ. Тэгээд ер нь өөрийгөө бас хүн чинь нөгөө хянах чадварыг ер нь алддаг. Ер нь хүн ч бас аймаар юм лээ шүү. Бас хянах чадвараа ингээл алдаал тэр хоол нүд бол ингээл ерөөсөө тархинтай ингээ нөгөө одоо тэр нөгөө лифтинг гэж нэг юм даавар гэдэг гэсэн чинь гитсэн нэг цадаад ирэхээр хүний тархинд очдог одоо болсон гэж тэр мэдээлэл зэтэл нь даавар маа алга болчихдаг юм хай гэл те хоол ичээ зайрам хийддэг гэл ингээ янз янз юм ууж идэл ингэдэг. Тий тэгээд яг яг энэ дээр одоо ингээ тараа жин нэмээд ирэхээр бидний хамгийн их дурлж иддэг одоо яхаа аргагүй хүнсний бүтээгдэхүүн нөгөө монсодиум глютамат гэдээ байгаа шүү дээ. Тэр бодис ерөнхийдөө их ороод ирд юм байна. За тэр бодисын талаар байгаа шүү дээ. Одоо нэг саармууд авс. Одоо хүмүүсийн хамгийн сайн мэддэг одоо нэг үүсвэний төрлүүд байгаа шүү дээ. За энэ одоо бодис яадын гэхээр одоо хүний цадсан гэдэг одоо мэдрэмжийг тархинд одоо хүрхий зогсоодог тий. Цадах мэдрэмж байхгүй гэсэн. Нөгөө лифтингээ даавар байгаа тэрийг л ингэх нь шүү дээ. Тэгэхээр ч одоо бид нар нөгөө нэгдүгээр цаадсан гэсэн мэдрэмжээ мэдэхгүй байна. Хоёрт илүү донтдог, илүү л идмээр, тэр л амтыг идмээр ид. Ер нь бид нар тарах юм байхтай тэгдэг шүү дээ. Одоо амттай, чихэр, шоколад одоо янз бүр шарсан, хуурсан хоол идвэл идсэн болох гээд идэг. Амт суултай, жигэнсэн янз бүрийн хоолоодыг идэхээр идсэн болохгүй сул санагдаад. Өшөөл амталж идмээр санагдав. Тэр ч яалч үгүй тэгдэж шүү дээ. Тэгэхээр бол тэр үүсүү гэж нөхөртэй ер нь тэр чи олон юмд байд юм л шүү дээ. Заавал баггүй тий одоо чипс ч байна одоо нөгөө түргэн хоолнууд. Ерөнхийдөө одоо бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртсах нь хоёрдугаарт ам чанарыг нэмэгдүүлчихэж байгаа. Тэгээ түргэн хоолнууд ерөнхийдөө байна гэсэн. Одоо хүний живжлахын мэдрэмж энд агуулгдсан энэ нөхрийг л одоо ингээд дарж байгаа л ийшээ оруулж ийн гэсэн. Тэгээ бид нар цадах мэдрэмжээ мэдэхгүй тархинд очихгүй учраас бид нар цадхаа мэдэхгүй л идээд идэх тий. За хоёрт бас нэг яг энэ хоол идэхтэр бас нэг чухал юм гэдэг бид нар нөгөө дээр үед одоо бид нар нөгөө гар утас одоо юм одоо байхгүй байлаа шүү дээ. Бид нар одоо эцэг их сургууль цэцэрлэг дээр яадаг вэхээр хоолоо идэхдээ чимээгүй бүүдэрээ зөвхөн хоолоо хараад одоо бид нар хоол идэхдээ л нэг утас ирсэн. Нэг юм үдсэн. За эн чинь бас яаж яг хүний анхаарал сарнаад бас цадах мэдрэмж алдаад байгаа. Тэгдэг тий. Хоолндоо анхаарал хандуулахгүй нөгөө юмдаа хандуул хит идэд юм тийм үү? Бас л анхаарах хэрэгтэй санагдав. Ер нь энэ олон ийм үйлчлэгээний олон энэ мэрэгжлийн салбарууд дундаас ер нь тухтай хоолоо идэж чаддгүй юм бол бид нар шогооч нар шүү дээ тий. Яг цагтаа суугаад идэж чадахгүй тий. Яг цагтаа суугаад иддэг. Яг ер нь зүгээр яг байхгүй байгаа байх үүсгээгүй. Гэхдээ ерөнхий масс өөрөө. Одоо жишээлбэл битээр ингээл нэг газар ажиллаж байхад одоо л магадгүй юм ажилтны хоолны газар руугаа тоогооч нь очиж хоолоо идэх газар байгаа. Суугаад иддэг. Тэгэхгүй одоо ч битээр ингээл магадгүй нэг ресторанд ажиллаж байхад ингээд хоол идээ сууж байхад захирлан ч юм уу хин ч нэг нь орж ирэл. Хөөе надад илүү нэг тийм хоолог өгөх.
энд нэг тийм хоол ороод ирлээ, захиалга ороод ирлээ гэхэд бид нар хоолой тавиал босдог. Тэгдэг шүү дээ. Шууд хоолол хийхээ болдог. Тэгээд босдог. Тэгэхээр нэг энэ буруу хоолол. Тэгээд ажлын цаг бол аимшигтай орд. Тийм. Байдаг шүү дээ. Ер нь бол 10 хэдэн цаг маг, 12 цаг маг, заримдаа ч бүр 14 цаг. За бүр ингээл их ажилтаа үед бол ухаан жолоо. Тэгэл орой гинт иддэг. Энэ тогооч бидний чинь бас энэ эрүүл зүй хоолтын талаар бас бүр юм цогц бас нэг тийм аюу гоё. Энэ мэрэгжлийн өвчин судлалын газар гэж байд юм билээ. Одоо тэр бүртөө оюутны урдтал байд юм билээ. Тэнд би бас нэг алхаж явж байгаа тэр газрыг харчаа. За ер нь энэ газартаа ирж мэрэгжлийн өвчин судлалын талаар одоо энэ хоол энэ дотоод одоо шүүрлийн болчирхаа аваа юу байдгийг те энэ бие эрхтний талаар тогооч тусдаг өвчний талаар бас цогц мэдээлэл авах хэрэгтэй байна гэсэн би нэг тийм ойлголттой болсон. Яг тэр маш чухал байна те. Тэрийг мэрэгжлийн талын хүнээсээ бас ярилцвал хүмүүст бас хэрэгтэй авах тий. Одоо магадгүй тэрийг сонсоод би миний магадгүй одоо судасны бүдүүрл байгаа тэрийг яаж урдсан сэргийлэх юм 1-2 удаа ямар талханд хийх дасгал хийх ёстой юм. Биеийн хөдөлгөөнөө өөртөө даралт их хэсэг бол баг хийх сайг бол болчихсон. Хэд залуучуудын сүүлийн даралт хэсгүүд тий. Монголчууд энэ даралт ихсэн гэдэг чинь бас энэ олон талын юу юм бэ? Даралтны ийм олон юм нөлөөлд юм байна. Ялангуяа одоо жишээл эрэгтэй хүний одоо энэ бэлгийн амьдралд даралт гэж юм даралтны юм ууснаар одоо энэ хүний одоо бэлгийн дур хүслийн одоо чадамж нь багасах ч юм уу хүсэл нь багасах ч юм уу тэгэхээр нөө гэр бүлийн нөө доктортой бус байдлын талаасаа ч юм уу бас их нөлөөлт юм шүү. Тэгэхээр энэ зөвхөн даралт гэж явахгүй тэр цаана тэр чинь бас маш олон аливаа нэг юм л жоохон үр дагавардаг шиг одоо жижиг даралтнаас болж гэр бүлийн хүртэл асуудал болох магадлалтай байгаа. Өвчлөл бас яг амар шүү тий. Тэгэхээр энэ өвчлөлийн талаар бас мэрэгжлийн өвчин судлалын талаар бас яг мэрэгжлийн хүмүүсээ бас нэг өдөр бүр заавал одоо энэ нэг өвчин зовлон гайгүй болоод цаг үе гайгүй болоод энэ хүмүүс яг ковидгүй зуны төлөө гэдэг. Би болохоор ковидгүй Монголын төлөө мө ковидгүй дэлхийн төлөө л гэж оройл гармаар санагдаад байна. Тэгэхээр зэрэг ковидгүй нэг цаг үе сайхан болоод нэвтрүүлэг ихтэй энэ талаараа заавал хийнэ гişгэ тий. Ер нь адлаг юм санаа бас ингээл байнга бид нар гайхшруулж явах юм манай багийнхны. За эхлээд бид нар бол яг тоогч подкаст хийгээд өөрнөө өөрсдөө ингээл сонирхолтой ярьсан бол одоо энэ маань ямар гоё юм бэ? Маш их өргөжж байна. Одоо ингээл нэг сэдвээс дараагийн сэдв. За мэдээж бид нар мэрэгжлийн одоо өвчин судлаас энэ тоогчтой зөвхөн бидэнтэй холбоотой өвчлөлүүдээс хэрхэн өвчин сэргийлэх үү? За мэдээ сайхан хувц. Гэх жишээ ингээл зөндөл олон сэдв байна. Сэдв бол дуусахгүй. Тэгээ яг зөв өнөөдрийн гарч ярьж байгаа манай сэдв бол таргалалт гэж байгаа. Тэгэхээр таргалтынхаа эсрэг бид төр юу уриалж байна вэ гэхээр та одоо 7 хоногт 1 кг хасах гэж бүү яраарай. 3-7 хоногт 1 кг хасах гэж яраарай л гэж зүйл. Тийм, ер нь тэгж хэлмээр байна. Тийм, нэг одоо жишээлбэл би торхгүй байна биш. Одоо магадгүй одоо энэ 21 оны шинэ жилдээ даашинзандаа багтахыг хүсэж байвал одооноос багсгаад эхэлж байна. Тий. Хамгийн эрүүл аргаар. Огцом юм. Одоо тэр туулгадаг, гүйлгдэг юм гэдэг бол яг их уухад бол энэ ходоодон доторх энэ ашигтай бактери чинь бас гаргацдаг юм байна л да. Тийм шүү дээ. Тэгэхээр ашигтай бактери гаргачаар өнөөдрийн нэг удаагийн гидсний сулралтаас болж дараагийн хэдэн мянган өдрийн энэ гидсэн доторх бактери устгаж үгүй хийнэ гэдэг бол бас буруу юм шиг байна. Тэгэхээр одоо гидс туулгалтын имийг уух тохиромжтой үе, тохиромжгүй үе байна. Тэрийг уух үедээ яг ямар уух вэ? Одоо хүмүүс заримдаа хараад нэг л хурдан тураагаал нэг л хурдан ингэ чинь гээд хурдан юм ингэ болгоод авсан юм ер нь ямар л олиг байх вэ те. Тэгээ буцаас нэмэх магадлал бас өндөр байдаг. Амар те. Битэрийн одоо энэ алсуура багаар хасахад бол мэдхгүй би тэгэл одоо ингээл юу гэх хэмжээгээ багсан ч хамаа намаагүй л хийддэг. Би нэмдэггүй шүү дээ. Энэ тогтож ингэж айгу зөв тогтож хасаад байна гэж ойлгодог. Тэгээ одоо карантинд бол өглөө босоод за тогтмол энийг уучин за энэ цайг уу за би одоо юм. Би бол одоо энэ хужир гэж юмыг бол айгу хэрэгэлдэг. Одоо хужир бол одоо 99 эрдэмтэй нэг гимтэй гэж яар. Давс бол нэг эрдэмтэй 99 гимтэй гэж байд юм бэл. Тэгэхээр би бол энэ цайндаа бол хужир би бол сүйтэй цайр нэг баг уудаг л да. Одоо усанд буцсан усандаа хужир хийгээл уудаг. Тэгэл өдөр байж байгаа л хужир уучдаг. Бас л хужиртай бас уучдаг. Ягаад гэхээр энэ цус шингэл нь одоо энэ их буруу хоолтны чинь гол шалтгаан энэ нүүр амарын марах бухимдах энэ стресс гэдэг энэ цусны бүлэглэл одоо энэ өтгөрлөлттэй болж энэ хүмүүсийн бухимд нь уур уцаар гэж юм тэрнээс их үүсэлтэй мэлэн шүү дээ. Тэглэхгүй байх уу тийм. Тэр нэг буруу хооллол тэр одоо цусны тэр одоо өтгөрлөлтөөс болдог юм. Мэргэжлийн талаас би хүнээс тийг сонсч ирсэн. Та цусаа шингэлэх хэрэгтэй юм байна шүү. Одоо цуснаас нь болж хэд өтгөн учраас зүрх судсан нөлөөлөл тэрнээс уур бухимдал гэж нийгмээс дагаж маш их юм үүсэж байгаа тийм. Нэг ширх шүдэнзнээс болж бүхэл өдөн ой шатдаг шиг
Тэ магадгүй та нэг л зүйлийг анзаарахгүй орхиол яваад байх юм бол тэрэн сүулдэ бүр гэр бүл улс төр их орн одоо маш олон юм нөлөөлөх гэдэг шүү. тийм дэлхийн одоо жишээл ковид гэж чинь тэр жижигхэн одоо газраас гассан оч өнөөдөр ингээд дэлхийн нийтийг Тийм үнэхээр амар түүмэрдлээ шүү дээ тийм ингээд үнэхээр амар бүх зах зээл өнөөдөр тоогоочд өнөөдөр бас тоогооч бүх зах зээлийг л ингээд хаалаа олон хотел буудал ресторанууд бидний ажлын байраа тийм ийм байна. Гэхдээ яг нь сайхан цаг ирнэ гэдгийг юм болгоныг харлуулж хараад яах вэ? Юм болгоныг ус төржүүлээд яах вэ? Гэхдээ амьдралд чинь бас нэг гэгээтэй бас сайхан юм байдаг шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг одоо бидний хувьд бол сайхан талаас нь бүгдээр олж харцгаая гэж бас хувьяасаа бол чин сэтгэлээсээ бас хамтрагчтаасаа хаан зүгээс таавхандаас уриалж байгаа юм, тийм. Тийм эстэй шигээ. Тэгэлгүй ах уу. Тэгээ энэ дээр нэмж хэлэхэд цаа адлын их гоё юм хэллээ л дээ. Би яхаа охид эмэгтэйчүүдэд зориулаад бас хэлэх гээд. Яхаа аргагүй одоо энэ нөгөө цус өтгөрөх талаар би түрүүс мартцсан байл. Цус шингэн байна гэдэг чинь бас залуу юм гэсэн. Тэгэхээр би бас энийг айгүйх анхаардаг байхгүй хувийнхаа зүгээс. Тэгэхээр ерөнхийдөө би бол яншуу цагаан гаргаас ерөнхийдөө жоохон шинхэн хэлбэрийн түлхүү хэрэглэхийг боддог. Яншуу бест тий цус шингэлдэг. За хоёрт одоо эмэгтэйчүүдийн хувьд бол яг шавнараас намайг хэлдэг л дээ. Ишгэ авш ингээд айгүй бүдүүн байсан одоо турцсан байна. Гэхдээ бүр ингээд залуухан болцож гоё болчих гээд. За мэдээж жин хасгийнхаа хажуугаар би ч бас арьсаа бусад зүйлсээ бас гоё ойлгохыг хүсэж шүү дээ. Тэгэхээр одоо их үнэтэй тоос янз бүрийн хэрэгхээс илүү би чинь тоогооч учраас өөрөө юм чинь нэг коллагенийг жинхэнэ одоо натурал бүтээгдэхүүнээс авдаг бидний нүүдэртэй студиж байна. Тийм үү. Тэгэхээр би яг энийг айгүйх боддог байхгүй. Тэгэхээр ямар нэгэн хоолой хийхдээ одоо бидэж ясныхаар шүлэг бол байн гаргаж урьчилж бэлдэж тавьдаг. За аль болох коллаген гэдэг зүйлийг бол би бэлэн бүтээгдэхүүнээс бус одоо натурал юмнаас гэхээр одоо нэг үхрийн ширнээсээ стужингээ идэх гэх мэтчлэн зүйлсээс ус авахыг хүсдэг. Тэгээ мэдээ цусаар шингэн байлгахын тулд мэдээж яншуу болон шинхэн сайхан ургамал ногоонуудыг хэрэгэлдэг. Гэхдээ би энэ муу гэж надад бол хоол хүнсний хорсын юм бол байдаггүй. Ер нь бол би жишээ нь цагаан бодоо бол юм гээл юу хүн анх үүсгэхэд бол горил бодооноос л үүсэн хүн тэрийг идчихсэн байхгүй. Ер нь юмыг үгүйсгдэггүй. Тэр итгэл цагаан талхыг ч би үгүйсгдэггүй. Би бол талхан дуртай. Гоё шүү дээ. Гоё. Тэгвэл би ямар хэмжээтэй хизээ идэх вэ гэдгээл би зохицуулахыг боддог. Тэгэхээр би миний хувьд бол ерөөсөө юу ч үгүйсгдэггүй. Яг зөв хөрөнгөөр өсгсөн талх гоё л гэдэг. Яг идэж үзэхэд гоё. Тэ үйлдвэрийн талхаа иддэггүй. Иддэг гоё. Тэ таны хийсэн хин нэгэн талхыг хувийн үйлдвэрлэлд иддэг гоё л байдаг хаяа нэг гэдэг зүгээр харин хэмжээ дунгил тааруулаад ерөөсөө л тэрийг л тааруулмаар санагддаг. Тэгээ өдөр шөнөгүй хэвээд байх юм бол угаасаа аль дагуур нь ямар аимшигтай байх вэ? Тэгэхээр яг зүгээр энэ хүмүүс өөрсдөө хамгийн том анхаараас гадна энэ хоол үйлдвэрлэл дээр бас энэ ажил олгож байгаа хүмүүс бас энэ тохиолч нарын ажлынхаа нөхцөл дээр нь бас энэ боломж өгөө. Хоолтын цагуудыг бас зөв гаргаад өгчвөл бас тий. Яг үнэхээр одоо жишээлбэл хятадууд бол өдөр ингээд яг амардаг тий. Яг ресторанууд нь хаагаад 2 цаг маг орчим амраад тэгээ тэрэнд хоол моол идээд тэр хүн амраад нэг тийм бүдүүн хятад тоогооч моочвол их ховор шүү дээ. Ер нь Азийн тий Япон тоогооч солонгосууд ховор. Ягаад тэд өөрсдөө амралтын тийм цагтай. Одоо Монголд одоо энийг галтгоол ороод бол тэр хүн 14 цаг орой гарна тиймэрхүү юм байд. Тэгэхээр энэ тал дээр нь бас та нар яг тэр хоолтын цаг маг дээр нь бас хүний хайрлаарэ гэж одоо магадгүй та ажил олгочвол бас тий энэ бол айгүй энэ ажилтан эрүүл байвал та мөнгө зоосч ариун байна. Энэ ажилтан сайн сайхан явбал та бас мөн адил зоос ариун байна. Ерөөсөө тэр бол тэгэхээр зэрэг хүн үнэл хайрлаарэ л гэж байна тий. Гэхдээ бол тэр хүнээс гарч байгаа ажлын одоо үр шим ямар бүтээл ямар гоё байх вэ те тэр ажилтны хайрлан гэдэг бол тийм хайрлах газруудыг байгаа байдаг. Хайрлдгүй та бас одоо хайрлж эхлэрэй л гэж бас хүсэе те. Тий хэлгүй аах. Тэгээ. За тэгээд яг өнөөдөр бол бид нар бас таргалт тоогоочийн талаар жижигхэн бас сэдвийг хөндөж бас та бүхэнд бас ярьлаа. Таалагдсан бол лайк шеэр хийгээрэй. Энэ удаа тэг та бүхнээсээ хүсээрөөё. Тэгээд биднээсийн нэвтрүүлэг цаашаа бас илүү цар хүрээтэй, илүү бас олныг хамарсан, илүү одоо хүнд хүрсэн хүртээмжтэй нэвтрүүлгүүдийг дараадаа илүү сонирхолтойгоор хийнэ гэдгээс бас чин сэтгэлээсээ бас хүсэж байгаа. Бас дахин тэ мэрэлттэй бай, хичээе, алдаа оноогоо засъя, юу болж ийн, юу болохгүй. Тийм биз дээ. Ер нь бол амьдрал чинь тэгжээж л алдаа оноотой байж ижил цаашаа их гоё явдаг шүү дээ. Шигээ үүд хэлж ярих юм. За тэгээд бүх хүмүүст нь жингээ хасаарай, эрүүл байгаарай.
эрүүл байхдаа өөрийнхөө дотоод сэтгэл мөн чанарыг нэгдүгээрт айгуу сонсоорой. Тэгээд аль болох одоо бусдыгаа үгүйсэхгүй бай. Ямар нэг юм хийж байгаа хүнийг үгүйсэхгүй бай. Энэ олон одоо тураах дэглэм янз бүрийн сургалтуудыг бас үгүйсгээгүй шүү дээ. Тэгээд хүн өөрөө судалгаатай байх ёстой гэдгийг хэлэх гээд та. Тэ энэ зөв буруу гэхээс л эндээс юуг нь авч болох юм, тэндээс юуг нь хүн өөрөө л чухал учраас энэ дээрээ анхаараарай. Тэгээд жингээ бас хинаарай, бити их нэмээрээ. Тэгээ би ч гэсэн битэр ч гэсэн өшөө бас болцол юу зориг тавьсан байгаа. Тэгээд хүссэн жиндээ хүрнэ гэсэн том зорилттой байгаа шүү дээ. Та бас тавиарай. Тийм, та бас тавиад бүгдөө л гоё эрүүл бай. Бидээс цөөхөлх нь учраас сайхан эрүүл байх хэрэгтэй. Хамгийн чухал юм. За тэгээд ингээд бидний таалан сойрхож, сонсож, хүлээж авсан эрхийн хурууга дарсан та нартай маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа дугаараар илүү сайхан эрүүлтэйгээр уулзцгаая. Баяртай. Миний Монголын ард түмэн. Баяртай.